За шувуу ажиллагааны хүрээнд би дашим дурдж хэлэхэд сая 4-р сарын 5-ны өдөр иргэн Бадамж унаг Филиппин улсын Манила хотоос шилжүүлэн авах ажиллагаа хийгдсэн. За одоо тухайн иргэнийг цагдаа орох талсан сэргийлэх арга хэмжээ авагдаад байгаа. За мөн саявтархан авилгатай тэмцэх газрын мөрдөн шалах албаны холбогдох албаа агчтай иргэн Төгс баяр Унгар улсаас өөрөө холбогдоод өөрөө хэрэгэ шалгуулъя гэдээ ирсэн. Энэ нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-ын 1-2 заасан гэмт хэрэгт шалгагдж байгаа юм байна. За иргэн Болор туяа бүгд найрамд Солонгос улсаас өөрөө мөн мөрдөгчтэйгээ холбогдож ирээд хэрэгэ шалгуулж байгаа. За тухайн хүмүүсийн хувьд бол мэдээж хэрэг талсан сэргийлэх арга хэмжээг хилийн хориг болон хориг тавих талсан сэргийлэх арга хэмжээг авсан байгаа. За тэгээд энэ бол мэдээж хэрэг цаашаа мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явах юм нөхцлүүд бүрдээд байгаа. За мөн ойрын үед бид нар бас бүгд найрамд Солонгос улсаас хэд хэдэн хүмүүсийг Солонгос улсын хууль сахиулагчтай хамтарч наашаа албатан эрүүлэх чиглэлээр ажлууд хийгдэж байгаа. Би одоо яг тодорхой нэр өссийг нь бас хэлэх боломжгүй байна гэдэг ийм мэдээлэл өгөх гэж та бүхэнд